За эрхэм хүндэт радио сонсогч та бүгдийг энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. За мөн орон нутгийн телевизийг үзэн суугаа эрхэм үзэгчдийнхээ бас энэ өдрийн халуун амар мэндийг айлтхан мэдчилье. За эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ номын одоо хавчуурга нэвтрүүлгээ хүргээд баггүй хугацааг үдсэн байна. За бид бүхэнтэй хамт зочноор Үйл Довгийн бизнесийн удирдлагын докторант Отхоо багш маань одоо та бүхэнд бас өөрийн бүтээлүүдээсээ хүргэж байгаа. За бид өмнө нь бол Монголын нүүдэлчин монголчуудын эртний хатууд гэсэн сэдвээр бас цуврал мэдээллүүдийг одоо хүргэсэн, судалгаа шинжилгээний бүтээлүүдээс бас хүргэсэн. За энэ удаад бид Бадарчин Отхоо докторийнхоо за уул номын тухай та бүхэндээ бас агуулгуудыг хүргэж байна. За та бүгдийнхээ бас танин мэдхүн мэдээлэл за мөн уул толгодын уул усны сонин сайхан мэдээллүүдээс одоо хүргэж байгаа билээ. За ингээд танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За уул номын тухай бид бүхэн ярилцаж байгаа. За Монгол оронд маань одоо байдаг одоо үзэсгэлэн төгөлдөр за түүхийг одоо маш том одоо харуулсан юм сайхан уул толгодынхаа тухай мэдээллүүдийг одоо хүргэж байгаа. Энэ удаад одоо ямар мэдээллээр нэвтрүүлэг маань үргэлжлэх вүлээ? Тий. Тэрний өмнөх дугаарт овоотхох зан үйлийн талаар ярьсан. Тий, тахилгын зан үйл. Тий. Өнөөдрийн нэвтрүүлгээр Алтай таван богдын талаар ярина. За Алтай таван богд те хүн болгоны одоо бас очиж үзхийг хүсэж байгаа. Очиж үзсэн хүмүүс бол мэдээж нэг сайхан сэтгэгдэлтэй буцаж ирсэн. За Монгол орны маш сайхан одоо үзэсгэлэнт нэгэн хязгаарын тухай өгүүлэхэндээ тийм ээ. Тий. Тэгээд Алтай таван богдын ярихаас өмнө эхлээд Монгол орны уулсын талаар ярив тийм. За уулсын тухай. Тий. Энэ уулс гэж юу вэ? Монголын тэгш өндөрлөг далайн түвшинс дэш 900-аас 1500 метрт өргөгдсөн байдаг. Нутгийн баруун талаар 900 км урт Монгол Алтай. Түүний үргэлжлэл Говь Алтай нуруу байна. Нутгийн төв хэсгээр ханга хөөсгөлөө уулархаг муж хойшоо соён нуруу хүрнэ. Дорн өмнөд нутгаар Хинтийн нуруу байна. Зүүн зүгийн өмнөд зүг рүү өндрийн хэмжээ болсон байдаг. Уулсын өндөрөөс дурдвал Монгол Алтай нурууны ноён оргил нь Алтай 5 богд буюу хүйтний оргил. 4374 м өндөрт оршдог. Хангаа нуруу хамгийн өндөр хайрхан бол Отхон тэнгэр 4008 м. Соёны мөнх сардаг 3491 м өндөрт оршдог бол Хинтийн асралт хайрхан 2799 м-т өргөгдсөн байна далайн түвшнээс дэш. Дорнод нутгаар Шилийн богд 1778 м өндөрт өргөгдсөн унтарсан галт улстай Монгол улс бол. Монгол орны баруун цэг бол Монгол Алтай нурууны майн туул. За тэгж үздэг тийм ээ. Хойд цэг нь их соёны нурууны Монгол шарын даваа. Зүүн цэг соёл зуулын модод хамар. Урд цэг оруу гашууны бор толгой. Төв цэг хөөс нь бүрд сумын өвөр хөшөөтийн булгын их. Монгол улсын нутгийн хойд цэг нь бол хөөнд 52 градус буюу 0.9 минутад орших. Монгол шарын даваа өмнөд хэсэгт нь 41 градус 35 минутад орших. Оруу гашууны бор толгой хоёрын хооронд 1259 км-ийн зайтай оршдог. Хамгийн зүүн цэг нь ЗО-г товчлаад хэлчихэж байгаа шүү. ЗО 119 градус 56 минутад орших. Соёл зуулын модод хамар баруун цэг ЗО 87 градус 44 минутад байх. 5 богдын майнт улс хооронд 2392 км-ийн зайтай оршиж байгаа. Монгол улс далайд гарцгүй 38 улсын нэг бөгөөд номхон далаагаас 1000 км-ийн зайтай оршдог. Монгол Алтай нуруу нь баруун цахаас зүүн урагш 900 км үргэлжлэнэ. Өндөр нь далайн түвшнээс дэш 3500-аас 4374 м өндөрт өргөгдсөн байна. Хангаа нуруу мөн зүүн урагш 800 км сунж тогтсон ба өндөр нь далайн түвшнээс дэш 3000-аас 4021 м. Харин Хинтийн нуруу далайн түвшнээс дэш 2000-аас 2800 м өндөрт өргөгдсөн бөгөөд нутгийн зүүн хагас баруун урагшаа чиглэлтэй 300 км өргөжлөн хангаа нуруутай нийлнэ. Монгол улсын нутгийн дундаж өндөр далайн түвшнээс дэш 1580 м өргөгдсөн байна. За Баян-Улгийн аймгийн
одоо газар нутаг дээр орших Алтай Даван богд гэдэг Монгол орны бол одоо бас нэгэн хүйтний оргил бол үнэмлэхүү одоо том ийм цэг байдаг. За үнийг тойрсон үзэгсэлэнт одоо сайхан байгальтай. За үзэгсэлэн сайхан байгаль бол ер нь сэрүүн дуур амьсгал зонхилдог. За тэгээд Алтай одоо казак үндэстнүүд голчилж одоо амьдардаг. За Монгол үндэстнүүдээс монголчуудаас одоо урьянхаачууд бас амьдарч байгаа. Ийм одоо мэдээлэл сүүлийн үед бол байгаа. За хамгийн сайхан жишээ гэх юм бол Улаанбаатар хоттой Баян-Улгийн аймгийн төв маань шууд одоо босоо тэнглэгийн автозамаар хатуучилттай автозамаар холбогдсон гэдэг сайхан одоо хөгжлийн зам дагаж хөгжил ирнэ гэдэг тийм ээ. За энтэйгээ холбоотойгоор одоо Алтай Даван богд руу зорчих иргэдийн хөдөлгөөн аялал жуулчлалын одоо маршрут гэдэг энэ зүйлүүд бол сүүлийн жилүүдэд одоо ихээхэн одоо нэмэгдсэн гэж ингэж хэлж болохоор ийм одоо сүүлийн үеийн дэвшилтэд одоо миний мэдж байгаа зүйлгүй иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхээр Алтай Даван богд одоо байгалийн цогцлборт газар за төрийн тахилгад туул гэж байгаа. Тэгэхээр тэр бол онцгой анхаарал хандуулсан байгаа гэсэн үг мөн тийм ээ. Тий. Монгол Алтай нурууны баруун захад хойноос урагш сунууд байдалтайгаар Монголын баруун захаас Говь Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км үргэлжилдэг. Монгол Алтай нурууны уулархай гэх мужид өндөр улсаар хөрөглөгдөн хотон, хурган, даян, ховд, хар салаа, цагаан салаа, сонгонд ёлт зэрэг голуудын айс савд оршдог. Бүхэлдээ өргөгдсөн гадаргатай уул нурууд нь хоорондоо илэгдэл хуримтлалын хөндөй уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг. Хотон, хурган, даян зэрэг мөслөгийн гаралтай томоохон нуурууд бөгөөд тэтгэрээс гадна 250 гаруй жижиг нуурууд бий. Монгол Алтай нуруунд Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Ботооны мөсөн гол нь цагаан голын их хавьяас 20 км үргэлжлэн орших бөгөөд нийт талбай нь 24 хавтгай дөрвөлжин км. Монгол Алтай нурууны хамгийн нам цэг нь 1800 м-т орших хурган нуур юм. Уулын хар хөрөн хөрс, нуг намгын хөрс зоглохоос гадна хад асахтай Алтай нурууны 5 их оргилыг нэрлвэл хүүтний оргил 4374 м, найрамдал оргил 4082 м, малчин оргил 4037 м, бүргэд оргил нь 4068 м, өлгийн оргил нь 4050 м өндөрт өргөцсөн байна. Уулын хар хөрөн хөрс нь хад чулуун дээр сүг зургууд элдв тамга тэмдэг үсэг зурлаг илүү байдаг. Эдгээр нь 2500-аас 3000 жилийн өмнөх түүх соёлын үе юм. Алтай нурууны буган хөршөөн хангаан нурууны буган хөршөөнөөс ялгарх зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байна. За. Одоо тахилгын шүтлгийн гэдэг ч юм уу бэлэгдлийн хувьд бол арай ондоо байх. За өмнө нь хоёулаа бол нүүдэлчин монголчуудын эртний хот улс сэдвээр бас ярьж ирсэн тийм ээ. Ер нь одоо энэ хадны сүг зургуудын тухай. За энэний одоо хайрлах, хамгаалах тухай. За цаг үеийн одоо маш томоохон их сурвалж түүхэн одоо он цагийн том илэрхийлэл бол хадан дээр одоо ийм үлдсэн байна. Ялангуяа одоо бүсээрээ бол ондоо шүү дээ Монгол орн чинь тийм ээ. За Баян-Улгийн аймгийн одоо газар нутгийн одоо сүг зургууд гэдэг ингээд ярихаар хэцүү дүр зураг бол байж идэг одоо энэтэй холбоотой. Одоо ийм сайхан байгаль байна гэдээ одоо та ярьж шít. Далайн төвшнээс дэш 1 метрт ингэж өргөгдсөн. Ийм ориглууттай. Ийм түүх туршлагын арвин баян самтаа. Ийм одоо газар нутаг байна гэж. Энийний бас нэг эмзэглэх ёстой дараагийн нэг асуудал бол энэний хамгаалалтын асуудал энэ дэр тодорхой бас анхаарал хандуулах ёстой сэдв яалчгүй болчиход байгаамаа. Орчин үеийн дурсгал, эрт үеийн дурсгал дээр одоо үлдээгдээд байгаа ийм асуудал байгаа. Янз бүрийн будгаар будах одоо нэмэлтээр одоо дүрс зохиож зурах гэх мэт одоо ингээд энэ нутаг усанд амьдарч байгаа иргэдтэй холбоотой жоохон таагүй юм хариуцлагын юмнууд бас энэ ард байгаад байгаа юм шүү.
Тэгээ энэ дээр бас явандаа анхаарна үз. Ер нь одоо та Баян-Улгийн аймгийн газар нутгуудаар бол аялаж явж амарч байсан бах тийм ээ. Ер нь одоо хэдэн оны үед та очижсэн? Сайхан очижсэн үү те? Тэгтээ хатуучлалтай авцсан тавигдснаас шүү. Аа. За ин гих мэтэр одоо ингээд ийм онцлогтой сайхан уул толгод ингээ байгаа юм байна. За мөн энд өчнөө олон одоо сайхан зүйлүүдийг дурдаад барахгүй байх л да, тийм ээ. Тэр бүр илүү одоо нэг сонин сайхан зүйлүүдийн ярилцъя тийм ээ. Тус зохицуулах газарт эртний болог хүннүү төрг уугар Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үеийн нарийн сайн тогтоогддог болж бунхан их байдаг. Могоод онхтын хүндэд 30 гаруй хүн чулуутай болж бий. Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай дүрс хэлбэр нь маш сонирхолтой болж бунхан байдаг бол шар болог ёлтын харбайн салаа чихэртэй жалаанаас сонгодын орчимд хүн чулуу бүхий болшод байдаг. Казак тува үндэсний өлгийн нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал зан заншил амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллаа хөтөлбөрийг бас баяжуулах бүрэн боломжтой. Боловсруулж тийм ээ. Тус бүс нутагт уулын спортын аяллыг төлхөө хөгжүүлсээр ирсэн бөгөөд хүйтэн оргил анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргасан байна. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сардаг уулын нуг, хээрийн экосистемийн онцлогийг төлөөс үзэсгэлэнт байгальтай аргал янгир, марал буг зэрэг хөхтөн амтан хойлог тас ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт байгалийн аялал жуулчлал хөгжүүлээд нэн тохиомжтой нутагт бол 1996 онд улсын их хурлын 43 дугаар тогтоолоор 636,161 га талбайг улсын тусгай хамгаалтанд авсан байна. Монгол Алтай нурууны хамгаалтын захиргааны Баян-Улгийн аймгийн Алтай хотод байрладаг бөгөөд Алтай Томбогдын байгалийн зохицуулалт газар, Сэлхмийн байгалийн зохицуулалт газар, Дэвлийн арлын байгалийн нөөц газрын хамгаалтын үйл ажиллагаа хариуцдаг. Энэ бүс нутагт 1200 зүйлийн ургамал бүртгэгдснээс 331 зүйл нь модлог, сөөгдлөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал байдаг. Монгол Алтай нурууны бахан хэсэг нь армаг тармаг шинсэн ойтой. Монголын улаан номд бүртгэгдсэн ирүүс, халиу, алтайн аргал, янгир, халиун буг бас байгаа. Нуур ус цөөрөмн голуудад нуус ус намгийн шууд ихээр цуглардаг. Уул хатд ной модор махчин шууд болох ёл тас бүргэд сар шонхор шуу байхаас гадна алтайн хойлог өгөөл шулгана борцгор хотон гангар хун хар өрөв тас илтгэн захлаа зэрэг хээрийн галуу зэрний ховор шуудад бол тохиолддог. Голуудаар нь Монгол хадран алтай сугас нохон сугас гэдэг 3 зүйл маш илбэг байдаг. Алтай Томбогд уулыг 2012 оны 8 сар 24-нд ерөнхийлөгч Элбэг дөржин зарилгаар төрийн тахлагтай болгосон байна. За Монгол Улсын ерөнхийлөгч Захаагийн Элбэг дөржин одоо төр барьсан ерөнхийлөгч байсан он цагуудад бол Баян-Улгийн аймаг руу нэлээд олон томоохон бодлогын ажлууд бас хийгдсэн байгаа тийм. Түүний нэг нь бол одоо төрийн тахилгатай болгох энэ асуудал бас энэ үед шийдэгдэж байжээ гэж. Тэгээ өнөөдөр хүртэл одоо төрөөс бол ийм төрийн тахилганд аваад байна тийм. Төрийн хамгаалтанд аваад байна. Тэр эн чинь болвол тодорхой хэмжээнд үүх түүхийн өчнөө бол асуудал, дээрэс нь үзэгсэлэнт сайхан байгаль гэдэг хүний одоо хөл мөр гараар одоо хертэж бүршгүй юм олон зүйл байгаа учраас л тэр бол тахилгатай болгож авч үздэг. Нэг юм асуудлын ард явж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр ер нь яг уу ийм одоо тахилгатай сайхан уул хайрхтын бараан дунд одоо торож амьдарч байгаа иргэд бол одоо байгалийн сайхныхаа сайн сайхан байгалийнхаа сайхнаас одоо сайныг нь хүртэхийн зэрэгцээ сайн сайхан байлгах одоо энэ тал дээр нь бол маш сайн анхаармаар л ийм асуудлууд одоо байгаа юм л да. Тий. Ялангуяа одоо сүүлийн жилүүдэд аялал жуулчлал гэл та бол томоохон маршрут зохиовол энд одоо боломжтой гэл ингээл яаж. Тэгэхээр санаатаа бол санамсаргүйгээр аливаа зүйлд одоо оролдох сониуч байдлаар одоо янз бүрийн одоо үйлдэл хийх бол ямар ч шаардлагагүй гэдгийг л одоо бас энэ уул толгодыг бас ярьж байгаа, уулсыг ярьж байгаа үедээ бас нэмж ярьж явах нь зүйтэй байх гэж ингэж бодож байгаа.
Ер нь яг түүхийнхээ хувьд ингээд аваад үзэхээр за одоо та бол сүүл бүр он цагийн тооллын бүр наанхан үеийн юм яригдлаа шүү дээ тийм ээ. Ер нь Алтай таван богд гэдэг уул чи өөрөө ер нь ямар түүхтэй уул юм бэ гэдэг. Энэ талаас нь бас сонсогчд үзэгчдтэй бас тайлбарлан таниулвал за мэдэх хүмүүс нь мэдэх байх. Зарим хүмүүс бол одоо сонсоогүй байх юм тохиолдол байдаг. Тэгэхээр танин мэдхэн хувьд нь ус ач холбогдлоо гэх үүднээс тийм ээ. Тэгээ. Домгийн одоо талаар тий. Алтай таван богд уулын домог гэж. Тий. Алтай хаан 10 хүүтэй байсан. 5 баг хүн тархан хөлөг унаж эрэг хоног ганцгалаад нэг явахаараа гэрийн бараа хардгүй болсон. Алтай хаан их хүү Тайшир хаанд хідэн дүүн нар чинь хаахнуур хэсч давхиад байна вэ? Сураг гаргаж өгөөч хэмээн үг хэлүүлж. Тайшир хаан 5 дүүгээ тандан байж 9 цөл ээрэм газарт хангай хааны 5 охинтой хансан нийснийг нь мэдэж Алтай хааны эцэгтэй хил дамжуулсан. Чингэд Алтай хаан илчээ зарж хангай хаанд танаа 5 охин манай 5 хүүтэй уулзаад хагцас салхаа байсан байна. Урд нь чи их охин завхна Тайшир хүүд минь өгч бид худ ураг барилдсан билээ. Алтай говийн харуул болж алив бүхэн тэгшэрсэн яваа. Одоо тэгэхээр 5 охиноо надад өгч 5 хүүг минь та аавна уу гэжээ. Гэтэл хангай хаан 5 охиноо танд өгөхгүй 5 хүүг танд би авахгүй. Дасаж ижилцсэн нутаг нь 5 айл болохыг онгон зилүүд тэр газартай байж олон амьтдыг жаргаасан дээр бидтэй хэмээн хэл өгөөг нь. Үүнийг сонссон Алтай хаан асар ихээр баярлаж хувь шиг төхөрч 20 тойг нь хийсэн гэдэг. 5 хүн их говийг нөмөрлөж ээл хурыг далдаж игний зэрэгцэн суусан ижил 5 уул их богод баг богод арцад 3 богод гой 3 сайхан уул баа цагааны нурууд болсон гин. 5 сайхан охин байдрыг түй таац онг агуут голууд болон 5 мөнгөн сөнгөөр тансаг аршимлцүүлсэн байдаг бөөн цагаан орог таацын цагаан хаяа улаан нуур юм гин билээ. Хус зэгсэнд нь хун галуу үүрээ зассан эс бөөргөнд нь олон амьд өсч үрдсэн эдгэр газруудын домг нь ийм ажгүй. Тэгээд яг энэ Алтай таван богд одоо мөх цастаа 6 оргил байгаа юм да. Алтай таван богд ууланд хүйтэн, найрамдал, малчин, бүргэд, наран, цагаан сураг гэсэн мөх цас 6 оргил байна. Тэгээд найрамдал оргил нь далайн түвшнээс 4102-ээр мэддэг өгсөн ба найрамдал оргил нь Монгол улс Оросын холбооны ус бүгднээр хятад ард улсуудын хилүүдийн уулзуур гурвсан цэг юм. За болж байгаа. Тэг яг сүүлийн үед бол манай энэ Алтай таван богдын мөс нэх мөх цасныг хайлаад бүсэн голууд нэх хайлж ер нь тэр байгалийн эдийн засгийн байдал бол их алдагдчихж байгаа. За энд бол одоо нэг дахин давтагдчихгүй нэг гайхамшигтай зүйл байдаг нь одоо энэ Ботооны мөсөн гол гэж юм одоо цэвдэг байдаг тийм ээ. Цэвдэг юм гол байдаг. За үзэг сонсогчд маань одоо надаар хэлүүлдэг мэдчихэж байгаа. Сүүн гол гэж урсдаг 2 голын уулзуур. За нийлээд урссан ч гэсэн нэг талдаа сүүн гол нөгөө талдаа энгийн одоо урсгал урсч идэг бас байгалийн ийм одоо өвөрмөц тогтцоо энд байж идэг. За Алтай таван богд руу одоо сүүлийн үед жуулчид ч юм уу дотоод аялагчид ихээхэн хэмжээгээр зарчгуулсан үүнтэй холбоотой аялал жуулчлалын одоо маршрутууд бол тодорхой хэмжээнд гарч байгаа тийм ээ. Тэгэхээр цаашгаа явхад бол үнэхээр одоо хүндрэл бэрхшээлтэй учраас Орос техникүүдийг одоо түрээслэл цаашаа гарах ийм тохиолдлууд бас их байдаг. За ер нь бол яг казак үндэсний одоо амьдарч байгаа газар нутаг учраас зааман казак төмний одоо яс заншилтаа бас сайхан танилцах ийм боломжууд бас байдаг. За хоёрдугаарт бол одоо Баявлагын аймгийн газар нутаг дээр яригдж байгаа учраас цаанаасаа одоо Оросын холбооны улсын хэл, Хятадын хэлгээ та сайн ярьж байна тийм ээ. Тэгэхээр энэ хэлийн одоо Оросын холбооны улсын хэлийн хэл боомтууд ингээд дамжигддаг учраас бараа таваар болон бусад зүйлийг үн харьцангуй одоо хямдхан байдаг гэдэг ч юм уу тийм ээ. Ийм одоо сонин зүйлүүд байдаг. За хүйтний оргил гэдэг ч юм одоо Монголын мэдээгээр ч юм уу ер нь одоо сонин хэвлэлийн мэдээллүүдээр бол манай Монголын одоо үйлчлэлт бол
их том бүрэлдэхүүнтэй олон удаагийн аяллыг одоо хийсэн байдаг. Хүйтний оргил, малчны оргил, малчин оргил гэх мэтээр олон ийм зүйлүүдийг хийсэн байдаг. За ялангуяа одоо сүүлийн жилүүдэд одоо тэр цасны одоо зузаан гэдэг ч юм уу тийм ээ. Цасны одоо нэмгэрэлт одоо явагдаж байгаа нь бол одоо гарцааг үнэн болчиход байна. За үүнийг бол одоо нутгийн иргэд малчид бол одоо дэлхийн дулаалтай холбож одоо тайлбарлах юм тохиолдол бас байдаг. За өмнөх жил нь очиод одоо чулуугаар тэмдэг тавиад эх жил нь яваад очиход одоо 3-4 сахалт айлын чигтээ цас бол цаашаа явсан байгааг бол анзаарч харж ирсэн. Тэгэхээр бол цас бол ямар их хэмжээгээр одоо хайлж ингээд нэмгэрч байгаа вэ гэдэг нь бол эндээс бол хийх юм одоо ингэж анзаарч харагдаж байгаа. Ийм асуудал бол одоо бас байгаа. Тэг яг тэр түүх та эхлэлтэй л ярьжсэн те тэр баян үлгэж байгаа тэр түүх дурслыг бол хайрлан хамгаалахгүй бол уул нуруудын нэр бол одоо тэгээд сүүлийн үед бол энийг утгаалтаад байгаа шүү дээ. Ер нь их тодорхойгүй болцсон тий. Одоо тэр байтугай Баян-Улгийн аймаг дотор хүртэл одоогоос нэг 8 жилийн өмнө Баян-Улгийн аймагт очисон бол 8 жилийн дараах Баян-Улгийн аймагт очиход Монгол улсын нэг салбар биш юм шиг тийм мэдрэмж төрж эхэлж байгаа юм. Хашааны хаягжуулалтаас эхсүүлээд тэр иргэн тойрны одоо газар нутгийн нэршлиг хүртэл одоо өөрчилсөн. За эндээсээ улбаалаад одоо тэр түүхийн ялангуяа тэр нэн дурсгалтай энэ өвд хамаарагдаж явж байгаа юм. Одоо тэр хэрэгсүр байж байна. За тэр одоо яг уулан дээр хадгалаатай байгаа энэ эртний түүх дурсгалын одоо энэ зүйлүүдийг бол баллах сохлох гэх мэт ийм асуудлууд бол нэлээ их байгаа. Тэгэхээр газар дээр нь очиж хүмүүс асуудлыг харж бодитоор шийдвэрлэсэй гэж бас нэг талдаа бодох ийм шалтгаан байгаа. За түүнээс биш Алтай Даван богд бол Монголын одоо Швейцар руугаа. Тэгэхээр одоо тэр газар нутагт очиход ямар ч одоо монгол хүний хямрлундаа тий тэгэл харахын төвшөнд үцхийн төвшөнд бол гайхамшигтай шүү дээ. Тэрийг одоо тэгээд бүр илүү л их сайхан байдлаар одоо хайрлаа хамгаалах энэ тал руу нь одоо хөгжүүлвэл илүү их тийм сайхан боломжууд нь бас нээлттэй байгаа шүү дээ. Ер нь бол. Тий. Тэг яг хоо нэвтрүүлэх эхлэхдээ Монгол улсын 4 цэгийг ярьсан тий. Тэрний майн тархан гэдэг одоо энэ ардна даргагийн шүлгээс нэг шүлэг байгаа юм л та. Одоо энэ шүлэг таалагддаг. Уншиж тий. Тэглэг байх уу? Усны шувууд зулаа дээр нь сүүдэр унгаагүй сүрлэг хайрхан удамт дээдэс хормоо билийг нь сүүгээр цангаагүй майнд хайрхан хүний мөр орой дээр нь хүрч чадаагүй сэтгэлийн хайрхан буурал дээдэс залбирэн мөргсөн буйнаа нэмсэн майнд хайрхан хэмээн жи радна дарга шүлгэлсэн баг. Энэ их надад их таалагддаг. Бодиттой юм шиг санагдав. Сэтгэлд их ойрхон буудаг баг. Ерөөсөө ингээд нүдэнд ингээд үзэгдэлтэй. Ингээл шүлгэлчихэж байгаа байхгүй. Ямар ч хүн үзээгүй хүн ч гэсэн майн тарихны үзээгүй хүн ч гэсэн энэ шүлгийг уншаал сэтгэл буухац. Тэгээ би энэ шүлгийг өөрийнх нь номонд оруулсан. Таалагдсан учраас гоё шүлгэлсэн. За тэгээд жоохон дэлгэрүүлээд ярихад Монгол шарын даваа. Монгол орны хамгийн хойд захын цэг, Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн хойд цэг бол газар зүйсний судал тогтоосон их саяны нурууны нэгэн салбар уул болох Монгол шарын даваа гэж үздэг. Монгол шарын даваа нь хойд өргөргийн 52.9 дорн дуртаргийн 98.57 хэмээн градус солилцоод оршдог. Монгол шарын давааны урд талын билээс тэнгис гол хэмээх түргэн урсгалд томоохон гол их авч 80 км урсаж шишгтийн голд цутгадаг. Тэгээд соёл зуул буюу модот хамар Монголын хамгийн зүүн захын цэг Дорн аймгийн Халхол сувын нутагт орших соёл зуулын зүүн талд уулын хажуугийн 1305 тот өндөрлөгөөс баруун зүүн зүгт 190.1 м зайд 1290.5 тот өндөрлөг дээр хилийн 539 дугаар тэмдэг бүхий моттой хамар юм. Орог гашууны бор толгой нь Монголын хамгийн өмнөд цэг Орог гашууны бор толгой нь Өмнө Гой аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн нутагт байдаг. Хамгийн хойд захын цэг нь Монгол шарын даваанаас Орог гашууны бор толгой хүртэл 1259 км үржилж байгаа. Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улс орны газар нутагт өөрчлөлт орсны нэг нь Монгол
хорон бол болсон. 1957 он зөвлөлт холбоотой улстай хилийн цэсээ бүрэн тохирсон гэж түүхэн бичигдсэн баг. 1962-аас 63 онуудад бүгд найрамд хятад ард улстай хилийн цэсээ бүртгэн тогтсон баг. Тухайн үеийн Монгол улсын ардын их хурлын тэргүүлэгч Юу Цэдэн Бал бүгд найрамд Монгол ард улсын ерөнхий сайдын урилгаар Бээжинд ажиллахдаа хоёр улсын хил тогтоох комисс байгуулсан баг. Тэрхүү комисс нь 4677 км хилийн цэс тогтоон 639 баханд бүхий тэмдэглэл босгосон. Ингэж тэмдэглэхэд Монголын хамгийн өмнө зэг сүндэрлэн болсон түүхт. Орго гашууны бор толгой нь Улаанбаатар хотоос 859 км-ийн зайд бол оршиж байгаа. Ингээл дөрөв хэлээ ярихад. За одоо дөрвөн одоо цэгийн тухай ярьж тий. Сүүлд Монголын үндэсний олон нийтийн телевиз нэлээд хүч хөрөнгө зарж бас бүх цэгүүд дээр очиж яруу найрагчнараа шүлэг яруу найргийн дуудус их сайн дүрслэл бас явж исэн. Тэрийг харахад бол сэтгэлд их л сайхан боддог шүү дээ. Тий нөгөө гүр азарган хийсэнчлэн дэлгсэн тэрлэг шиг нутгийн юм гэж шүлгсэн байгаа шүү дээ. Тий. Дэлгсэн тэрлэг шиг нутгийнхаа хүүн болохоор адилхан байх гэж тий. Тэгэхээр одоо ийм сайхан газар нутаг, сайхан уул ус маань ингээл сайхан одоо зан олныгоо ундаалж тэтгэж ингээд сайхан байж байна да. Тэгээ энэ улс гэд номон дээр одоо жишээлбэл хоёлоо бол Монголын эртний хотуудын тухай ярьж байхад үүнтэй холбоотой олон сайхан дурсгалууд одоо Монгол оронд байд юм байна да гэж ингэж бодож ирсэн. За одоо ингээ Монгол орны ингээ тодорхой цэгүүдийг ярьж эхэлж байна. За өмнө нь бол одоо бас улсыг одоо дахин шүтэх тэр зан уулын тухай ярьсан. Өнөөдөр бол улсын ориглуудын тухай ер нь ярьж байна. Ер нь та улсын яагаад энэ номуудтай ер нь улс гэдэг юм нэр өгсөн юм болоо? Уул тий уул гэдэг тий агуулаа. Тий. Тэгээд Монгол бичгтэр буухаар одоо галиг дээр буухаар агуулаа. Тий. Гэдэг юм тий. Тэгэхээр за ингээл ботхоор бас их сайн өгүүлэмжүүд бас энэний ард байгаа ах гэж. Ер нь уул гэдэг чинь бол өөрөө энэ тайлбар толиод дээр бичсэн байна. Одоо ингээд харахад уулыг бол би бол зөвхөн хувь хүний хувьд бол ер нь амтай гэж боддог. Ер нь уулан дээр гараад хүн хүслээ. Би бол одоо сүүлийн 20 гаруй жил уулын спортоор хичээлж байна. Уулан дээр гараад мөрөдлөө. Одоо уул хангаад байгальд итгэдэг ярьдаг. Зүгтэй. Ингээл одоо ингээл надад ч бас мэдхгүй чадахгүй юм гардаг. Тэр болгонд одоо ингээл уулсаасаа гуугаал тэрийг гарч тайвширна. Тэгээд уулын хэрэгэлдээ гараад одоо миний нэг амьдралын нэг таашаал идэх. Хүн яг амьдралаас янзаар таашаал авах байна. Миний бол одоо таашаал гэх юм бол уулан дээр айгүй нэг ядарч гараад их ядарна штэ. Тэгээ ядарч гараад гарч байгаа юм чинь. Ядарч гараад сайхан хөссөө намдаагаад алсын бараг ширтээд тэгээд нэг сайхан цай би хярам их уддаг л да. Би манай нээж дорнтих. За. Бидний жоохон бахад хярам их өгдөг ус. Аяаг үнэ. Тэгээ тэр утгаараа одоо ингээд том болсон ч гэсэн ингээл хярам их уддаг л да. Ер нь би нэг цай гэхээсээ илүү ер нь их кофе цай гэхээсээ илүү хярам л их уддаг. Тэгэл яг уулаараа гараад хярмаа угаал. Тэгэл алсыг хараад ирээдүйн зорилгоо тодорхойлол. Одоо мөрөдөл байна л да. Одоо би бол ер нь яванд тань уул гэдэг тийм сүлжээ, Irish pub, юм уу lounge байгуулъя гэж боддог. Ер нь ойрын 1-5-аас 10 жилийн дээр босгочих байхаа. Тэр санхүүжилт нь жоохон тийм байгаа. Тэгтээ яг тэрийг би бол босгоно. Тэгээд тэр уул гэдэг тийм зөв миний мөрөдөл л та. Тэг яг ингээд lounge юм уу Irish pub байгуулаад тэнцэнэгээд бүх Монгол улсын өндөр уулуудынхаа зургийг тавиад тэгээд хүмүүс орж ирэхээр тэнд алкогольны төрлийн бол зарахгүй. Зөвхөн кофе, ундаа цай. Тэгээд тэнд орж ирсэн хүн одоо уулын спортчоор экстрим байл та. Маш их эрсдэлтэй баггүй. Тэгэхээр тэнд очисон хүн манай ресторанаар манай pub lounge-аар өөрчлөсөн хүн гоё ингээд уулын зургийг хараад стрессээ тайлаад магадгүй тэнд гэр бүлүүд уулздаг, найз нөхдөд уулздаг, цагийг сайхан зөв бос өнгөрөөдөг тийм дэлхийн сүлжээ байгуулах юмс гэж боддог. Бородвай гэлээд нь штэ. Тий. Бородвай, хард рок гэх мэтчлэг Монгол үг соёлыг яг тэр Монгол үг уламжлалыг авсан тэр ахуй соёл
агуулсан тийм сүлжээ одоо Орос хятад те дэлхийн одоо бүх өнцөг болонд байгуулахаас миний мөрөөдөл байдаг. Эхний удаад бол яг Монголдо Улаанбаатар хотод бариад тэгээд гадны жуулчд ирээд миний барьсан Irish pub юм уу те наунжд орж ирээд яг Монгол ах ус соёл. Тэгэд Монгол үндэсний хоолоо зарна. Одоо манай энэ цай барих ёс гэдэг чинь бүр дэг журам бидгэн штэ. Сүүлийн үед бол манайх энэ цай одоо жочондоо цай барих ёс жиш маань алдагдцсан. Тэгсэн тий. Тэг ерөөсөө нэг аяхан тэгэл өгдөг. Үгүй энэ цай гэдэг чинь өөрөө их тийм агуу түүхтэй тэр жочноо хэрхий яаж хүнддэг вэ? Тэр сайн бэрийг те дээр үед бол одоо ярьдаг үстэй сайн бэрийг цайгаар нь дүгндэг. Тэгээд нутгийн цайны амт өөр гэдэг. Сайхан сэтгэлтэй хүний цай бас их өөр амт сайхан байдаг гэж. Яг тэр цайны өв соёл уламжлалыг агуулсан би тийм уул яг тийм ресторанда тэнцэнэ. Яг Монгол ах уу. Яг тэр цайны амтыг л одоо миний тэр уул гэдэг. Одоо тэр пабас лаунжаас те амсч гартдаг. Тэр нь цай агуу. Одоо бид нар чинь Японы цай барих уулуур тэгэл бишигдэг. Тэгдэг. Тэдрээс чинь Япон хятад гэх. Тий, агуу давтсан өв соёл манай. Дааж энэ сүүлийн үед маань алдагдцсан. Энэ дэр би харамсдаг. Би чинь орон нутгаар дээр би их зөндөө явдаг л да. Хангаад цай уух. Говьд очиж цай уух. Цайны амт шал өрөвдөг шүү дээ. Тэгдэг үнэн. Одоо бас нэг юм зорилтод одоо компаниас тэр нутгийн цай төсөл энэ төр гээл хэрэгжүүлэл эхэлж илээсэн тий эхлээд ингээд контент болоод явж байгаа гэдэг ч юм ингээл харахаар тэр нөгөө ёс заншлууд үйлдэлүүд нь их өөр тий угтаа бол цай гэдэг нэг агуулга явж байгаа. За түүнийг одоо боловсруулж тэр хүний одоо ингээд өмнө барих хүртэл бол ямар их олон соёлын өв болон соёл бас энд хамт явж байгаа юм бэ гэдэг ийм юмнууд бас ингээд харагдж байгаа тий. Би бол одоо манай энэ ч гэсэн саяхан нэг тийм газар нээгдсэн байхгүй одоо тэгээ байхгүй болчлоо л доо. Тийм банштай цайны газар гэж. Тэгээ монголчууд одоо банштай цайнд бол ер нь одоо хүүхэд ахуй цаяасаа л бид нар мэдэн шүү тий. Тэгээд одоо тэр газрын цайг л уухаар их гоё санагдаад идэг гэсэн байхгүй. Тэгээд ер нь бол бүр 7 хоногт нэг удаа бүр зарж жагаад тэнд орохыг боддог. Тэр нэг тийм нэг одоо үгээр хэлхий аргагүй нэг тийм чанад тийм нэг гоё одоо нэг уухаар нэг тийм гоё мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийг л ерөөсөө тийшээ л орж аав. Өөр газарт бол хэцүү. За өөрөө би нэг зүйлийг бас боддог байхгүй. Би бол яг нэг баруун Алта гэдэг утгаараа одоо тэр манай ч одоо Урянхаа гэж ястан байна тий. Урянхаачуд гэж юм. Урянхаачуудын цай бас их гоё. Их гоё хийдэг. Тэгээ тэр нэг ажилбарууд нь их нэрийн юм байлээ л дээ. Одоо ингээл сүлд ботхоор за би бол одоо нэг өвөө эмээ хоёрын хажууд бас байсан учраас цайны одоо баг зэргийн одоо технологиг бол цай чанах технологиг бол одоо яг өөлт гэдэг ястны цай чанах технологиг бол тодорхой хэмжээнд өвлөж авсан хүн гэж боддог байхгүй би хувьдаа. Тэгээд тэр одоо яг тиймэрхүү хэмжээнд байг цайнд чанаад байж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо хүндтэй зочин энэ төр ирэх. За зарим үед одоо цагаан сар мараар хүндтэй зочин ирээ зайшгүй одоо цагаан цай май чанах үедээ бас энэ өвөө бас сэргээж тийм ээ ингэж бэлддэг. За тэгээд зүгээр одоо ингээд бид дэлгүүрээс цай аваад ингэж хийх биш цайг одоо сайхан уур нүдэж тостоо одоо хальж гэдэг ч юм уу гих мэтээ одоо нарийн одоо технологиуд байгаа юм л да. Тэгээд тухайн хүндээ одоо барих хүртэл соёлын асуудал энэ хооронд бас ингээд явж идэг тийм ээ. Одоо тэр цайны соёл гэж гайхалтай юм байна л да. Одоо чи манай цай бол эмийн ургамалтай байдаг. Тэгээ Монгол орны одоо энэ говь тэгээд одоо тайгад болоод цайны ургамдууд тодорхой хэмжээгээр ургаж байгаа шүү дээ. Бүгд л ургаж байгаа тийм. Тэгээд тэрийг дарж хатах технологи хүртэл байгаа. Яг тэр гомын алдагдуулахгүйгээр тэр яг манай Монголд бол сүүлд бол үндэсний бас үйлдвэрүүд гарч ирж байгуулагдсан байна. Цайны үйлдвэр сайхан тийм их гоё. Би бол үнцэр үзэлтэй юм л дээ. Болжол өгөл дэлгүүрт ороод би ер нь импортын цай гэхээс илүү Монгол цайнаас Монгол цайгаар л хөвчл авч удаа. Их гоё амттай. Манай энэ цайнч нэг цаанаар л нэг ядраа тайлагдтал их гоё идэг штэ. Тэгэл тэр шар тос хийхээр их гоё те.
цайн тэгээ шардсыг гээл. Одоо хөгсчүүл одоо дээр үед бас тэгж ярьдаг байсан шүү. Тэр муухай хоолноос илүү сайхан шүү дээ гэж. Хүний эрүүл мэндэд их ач тустай байдаг. Тэгээд урт удаан наслна, эрүүл сэтгэл санаа хүртэл өөдрөг. Одоо тэгэхээр бас нэг ийм үзэл хандлага бас нийгэмд байдаг шүү дээ. Одоо та жишээлбэл юу гэж боддөө. Одоо сүйтэй цай холестерин ихтэй гэдэг ч юм тэгэхгүй. Янз бүрийн байдлаар одоо ингээд тайлбарлах нөгөө соёлыг маань л одоо дээрлэхэд байгаа л нэг юм одоо реклам зал сурчлагын одоо том бодлого юм уу? Маркетингийн нэг том ажил энэ дунд бас яваад байгаа шиг санагдаад байгаа юм л да. Сүүлийн үед Америк эрдэмтэд судалгаа хийсэн байгаа. Монгол цагаан эдэн дээр. Тэгэхэд тэнд ашигтай бактери. Одоо бид нар чинь ашигтай бактери гэж яриад байгаа шүү дээ. Тэр ашигтай бактери чинь Монгол цагаан эдэнд бол маш илүү хориглогдсон байгаа. Ерөөсөл хүний биеийн ач тустай. Одоо манай Монгол дээр үед бид нар ингээл жоох махад өвөө эмэдэр очино. Тэгээ манай өвөөгийнх чинь тийм зис данх домплоо гэдэг тийм ээ. Тэгэл нөгөө зис данхандаа ингээд цай чанаа уулын цай л дээ. Манай өвөө уулын цай хот ус хураагаал шуудаа нураагаад татаачдаг. Тэгэл тэрийг нөгөө уурд хийж нүдэд тэгээ цай. Тэгингээ яг тэр данхандаа ихтэй данхны тэр ёроолт нь тойгны яс тэ нөгөө чөмгийн аваад бүр ингээд цахартал ингээд буцалгаад байдаг. Байж л байдаг. Тийм ажил л хидл бол хид ингээд буцаад байдаг. Тэр нь их кальц их нөхдөг. Ер нь зис гэдэг чинь өөрөө одоо дэлхийн эрдэмтэд судлаад хүний биед хүнийг хамгийн их залуужуулдаг, хүний бактерийг устгадаг гол зүйл чинь зис мөнгө юм байна гэдгийг тогтооцсон баг шүү дээ. Хөнгөн цагаан ч гэсэн яг тийм. Хотоодны өвчнөд одоо хөнгөн цагаан гэдэг чинь маш их аш тустай зүйл шүү дээ. Тэгэл хөдөө орон нутагт явж байгаа зис дом мөнгө аяга хөнгөн цагаан аяганд цай чанаал өгчөд байдаг те. Тэр чинь бас л нэг уламжлал бас нэг зисэн шанах хүртэл байдаг. Тийм байдаг. Ерөөсөл бүх хэмжил зис. Манай 9 эрдний тоонд орсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр монголчууд эртээр өсгсөлөөл хүний эрүүл мэндэд цай гэдэг чинь маш их ач тустай байна. Эрүүжүүлдэг, залуужуулдаг. Тэгээ хотоодонд байгаа янз янзын бактери тий одоо сүүлийн үед монголчууд маань хеликэ бактери гэж яриад байгаа. Тэр бактери ч одоо устгадаг гол зүйл чинь л одоо тэр зис мөнгө хөнгөн цагаал болж байна. Тэгээ бид нар чинь ахуй соёлоос холдсноос болоод нийгэмд энэ тэр зүүн Улаанбаатар хотод маань хотоодны өвчлөл бол хасар их байна. Тэгээ юутай холбоотой гэхээр идэж ууж байгаа хүнс холтой л холбоотой. Дутуу одоо хагас боловсруулсан гэж бид нар бас тэрхийх өв соёлоосоо холдсон л одоо баа. Тий одоо тэгээд энэ ямарваа нэгэн бүтээгдэхүүн одоо шинээр гарах ч юм уу зах зээлд нийлүүлэгдэх явцад тодорхой хэмжээний бизнесийнхаа зарчмын дагуу реклам зар сурталчилгаа хийгддэг. За үүнтэй холбоотойгоор ер нь одоо зарим одоо реклам зар сурталчилгаач бас арай л дэндүү юм байна шүү. Мэдэгдэхгүй хэрнээл одоо тэгээд нэг далд одоо тийм бодлого яваад байгаа байхгүй тэгээд бүгдийн одоо зарим үед үгүй хичих гэдэг энэ соёлын юмнууд дээр ялангуяа одоо энэ сүүлийн үед одоо дэлхийд даяарч байгаа дэлхийн хөгжил хурдсаж байгаа энэ үед нэг одоо Монгол үндэстэн гэж оршин тогтнох гол их зүйл бол одоо соёл. Тэгээ хөв хүнд одоо бүтгэн хадгалагч байгаа нэг юм мэдээлэл энэ юмнууд одоо энэ соёлын давлгаанд бол тэгээ төрөгчих гээд байх юм хэцүү. Яах юм одоо хотод өвчж байгаа бол одоо бид нар чи их л олон арга хэрэгэлдэг одоо жишээлбэл ургамал гэхтлээ одоо хичнээн янз байна. Одоо та Алтай 5 гэдэг уулын тухай сайн ярьж байхдаа 1000 хэдэн зуун ургамал одоо бүртгэгдсэн байна гэж. 1400 гаруй гэдэг чи. Тэгэхээр одоо энэ 1400 гаруй ургамал одоо хамгийн наад захын жишээ гэхтэл одоо хичнээн төрлийн өвчнийг одоо анхаадаг тийм ээ. Одоо ийм юмнууд байгаад байдаг гэтэл тэрийг заавал тэр уул хаднаас очиж түүж яад юм бэ? Манай имийг аваа гэдэг лобби хүртэл одоо явж байгаа нэг нууц биш шүү дээ. Тийм энэ нэвтрүүлэг соёл ярьжсэн тийм Монгол улс маань шинжлэх ухааны үйлдвэрлэлийг нэвтрүүлмээр байна. Тийм дэмжмээр байна тийм улс орнууд бүгд тэгдэг. Одоо шинэ бүтээгдэхүүн гарлаа гэхэд тэрийг шинжлэх ухааны заавал тэр хүрээлэн дээр тэрийг судалдаг байхгүй. Тэгжиж үйлдвэрлэх хэрэгждэг. Тэгэхэд манайд бол тэгдэггүй. Шууд л ороод ирдэг тийм. Тэр нь л одоо жоохон. Тэгээ манай уламжлалт анхах юм бол гахалтай юм. За энэ бол одоо сүүлийн үед бүр энийг бүр одоо айхтар мэдэрч шүү дээ. Сая одоо энэ ковид шүү дээ тий. Ковидын үеэр одоо бүр уламжлалт ангах ухаан бол үнэхээр одоо
төгөлдөрсөн юм байт юм байна гэдгийг олж мэдлээ шүү дээ. Одоо тэр ман энтер гээл те. Одоо зүгээр хамгийн наазахын жишээл ирж байгаа шүү дээ. Тэгэхээр л одоо манай энэ уламжлалт ангаах юм бол дэлхийд бол манайх бол гайхагдаж байгаа юм. Одоо эднэрийнхээ л илүү бид нар хөгжүүлмээр байгаа. Тэгэхгүй ингээл яг нь Европ имчилгээ байна л да. Европ имчилгээг бол бид авч болохгүй. Үгүйсгэлэл явах хэрэгтэй байхгүй. Одоо манай уламжлалтын эмчнэр бол гайхалтай шүү дээ. Тэгээд тэрний нэг жишээ л одоо энэ бид дээр ах байна. Хоол хүнс. Ер нь хүн үндэстнийг мөхөө гэвэл хүнсийг нь л хүнсээр устгадаг байхгүй. Тэр үндэстнийг устгахыг л. Тэгэхээр бид хүнсний аюулгүй байдал гэдэг нөгөө яригдаад байдаг зөвлөчл одоо энэ бидний өдөр тутмын хэрэгжилж байгаа цай хоол хүнс маань одоо энэ холбогдож байгаа. Тэгэхээр одоо үндэсний лаврыг бол хүнсний эрүүлгүүл хоол хүнс бид хэрэглэмээр байгаа. Тэрнийхээ тулд бид энэ уламжлалт энэ хоо судлаач нар одоо манай Монголд бол одоо хоод судлаач эрдэмтдэл маш олон байгаа. Маш их чадaltaй хүмүүс байгаа шүү дээ. Тэднийхээ одоо үг яриаг их сонсомоор байна. Тэ болсон болоог нь хайрсан уурсан мэтгээс илүү яг тэр мундаг эмч яг тэр дотор ажиллаад тэр мундаг эрдэмтдийнхээ үгийг сонсоод өдөр ах хүрээнд хэрэглүүл. Гэхдээ айл болгох яагаад Монгол айл болгох яагаад зис домптой зис данхтай байж болохгүй гэж. Тэ айл болгох. Тэгэхгүй дээр бид нар чинь хятадаас орж ирсэн хунцар сав. Энэ хятадаас орж ирсэн хунцар сав чинь хүнсний зорилттой биш байхгүй. Тэгээ манайхан ч энэ хүнсний зорилттой гэл тэр цэвэн орон нутагт бол аяг ажиллагдтыг. Би ингээл орон нутгаар ингээл явж хагаад их айлууд дандаа хунцар савд цагаан эдээ сүү бүтээгдэхүүнээ хадгалдаг айрыг хүртэл авчирчээ. Би хунцар савтай айрыг худалдаж авдаг. Хөнгөн цагаан савд хийсэн айрыг сүл би авдаг. Угаасаа би малчтай шаардлага тавьдаг. Хөнгөн цагаан савтай л угаасаа ингээл хунцар савд зарж хахад авдаг байхгүй. Тэгээ манайхан тэгээд хунцар савд цагаан эдээгээ хадгалаад байна. Энэ бас л энэ өвчлөлтийн л нэг хэлбэр. Тэр ч маань хотоодны энэ хорт авдар сөйлүүд бол асар их өвчлөж байгаа тийм. Тэр нь одоо энэ хоол хүнсний буруу хадгалтаас л болж байгаа. Тийм тий. Одоо жишээлбэл та айрыг гэж ярьж байна. Айргийг одоо манайхан бол айргны архтал гэж нэрлэдэг одоо манай баруун талынхан. Тийм архтанд хийж одоо айрыг эсгэж ингэж одоо дараагийн одоо шатны савлгаа нь бол модон одоо торох байдаг ч юм уу тийм ийм юм руу ингэ дамжуулдаг. Модон одоо идэллийг илүү хэрэгэлдэг байлээ шүү дээ. Тэгээ тэр чинь одоо ингээд ялангуяа нэг одоо намрын бол сүүсар гэл одоо ингээд ерөнхийдөө айраг цагаан энтрийн хамгийн одоо дээд оргил үе болол тэгэл өвөл болчихж байгаа шүү дээ. Тэгэл хавар гараад ирэхээр нэг модон суулгах савнууд ч ингээд одоо хатцсан байгаа юм л да. Тэгэл тэрийг усанд хийж ингээд дэвтэгээл тэгэл тэгэнгүүт ингээд пимбигээд нөгөө тэгш ингээд бүгд ингээд таглагдаад ингээд. Тэгэл ер нь тэгээд модон сав суулгандаа л одоо аж амьдралынхаа одоо ихэнх зүйлийг яг үнэндээ ингэж зах зээл хөгжөөгүй тэгж одоо пиврийн сав гэдэг ч юм уу тий пластик одоо тийм материал авах тийм боломжууд ч одоо тухайн үед тийм хомигдмал байсан байх. Тэгэл дээрээс одоо улаасаар ч юм уу одоо юу ч юм тийм ээ. Ингээ модон идэл хийгээл ингээл ахуй амьдралдаа хэрэгэлдэг байсан. За одоо тэр үеийн одоо хүмүүсийг ингээл эргээл ботхоор илүү ирүүл илүү урт насалж байгаа юм шиг санагдаад идэв шүү дээ. Тий. Нэг хэрэглэнээсээ шалтгаалдаг ч юм уу тийм ээ. Тэгээ тэр их байгалийн сайханд байж. Одоо ер нь хүний одоо Монгол улсын хүн амын дундаж наслалт гээл бас бодвол ботхоор л тоо байдаг тий. Ер нь нэг 60 хүрээгүй эн чи баг одоо дөнгөж амьдрал ягаагүй л ингээл явчихдаг хаа. Ялангуяа ихчүүдийн хувьд гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэл ингээл уул өрөө дээр ингээл гараа сууж хагаад нэг эмзэглэхээр юм бийдэг. Энэ бол ярихгүй нь болохгүй. Уулын өрөө дээр ингээл гараа суугаад хөхөө шууны дууг ерөөсө сонсгоо байлаа сүлээд. Энэ хөхөө шууд чи их хоордож байна. Тоншуу шуул их хоордож байна. Ингээл уул өрөөдөө гараад ингээл тоншуул гой сонсогддог тий. Ингээл тэр байгалийн чимээ гэдэг бол хүнд их тий амьд мэдрэмж үүдэг тий. Ингээл уул өрөөдөө гараад амьд сэрхүүг одоо бэлгэлдэг байх. Үдэ найд ингээл тий суухад хөхөө шуу ерөөсө дуурхайц. Одоо нэг бүп гэдэг тий. Амт ч одоо бүр устдаад ал одоо эрвэхээ гэлдэг. Одоо манай монголчууд маш их олон төрлийн зүйл эрвэх хинүүд тий. Одоо байхгүй. Тэг яагаад гэдэг одоо урагшаа зөөгөөд гэдэг юм яа. Ерөөсө энэ хан амт ч ерөөсө бүр дуусал. Энэ жоохон хайр харс. Одоо би намайг л жоохон байхад
Улаанбаатар хотод би төрж ирсэн 3 дэх хороолт 36 гээ байранд байхад л бид нар ингээл өглөө ингээл найзуудаараа ингээл туулгаалын ирэг дээр юм уу талбай дээр очиод бууг орч ирдэг гэсэн. Тэгээ зайсангийн тийш ингээл очиод хүүхэд байхад бууг урамтгыг сонсдог байлаа шүү. Тэр байгалийн дууч би тэр бууг урамдаал ямар гоё сэтгэл одоо урамдах бугонч байхгүй. Яг үдэд урамддаг байхгүй бууг. Одоо яг цаг юм байна. Тий. Одоо ороо ороод тий. Их гоё ингээл бууг ингээл урамдахаар тэр байгалийн л одоо нүүдэлчин монголчууд бид ер нь байгаль ихтэйгээл жоохон зүй харьцахгүй бол энэ ан амьтчээр нэг дуусал. Болоод их шүү тийм ээ. Ерөөсөө байхгүй. Тэр нь жоохон сэтгэл эмзэгэлт болоод уулын гоё хөхөөгөө сонсоод ташаашоо сонсоод тэр бууг урамдахыг сонсоор шүү. Тий. Үнэ. Тэгээ бас хөхөө шууны бас асуудал энд яригч шүү дээ. Энэ одоо та өмнөх дугаар дээр бол тоншуулын тухай ярьж өнгөрчихсөн. Одоо хөхөө шүү. Энэ бас энэ ялангуяа юм суурийн иргэншил бас энэ байгальдаа жоох халтаа юм аа. Ялангуяа манай ус шиг юм одоо оохон цоохон одоо бодлоготой ус бол хэл хэцүү байдалтай л одоо анзаарч шүү дээ тий. Суурийн иргэншил. Яг уламжлаа орхиг тусны л гор. Тэсээс нүүдэлж арт үуч байгальд хамгийн хэлтэйс. Намайг жоох байхад манай эмээ мод бити хуглаарай. Бити мөчөр хуглаарай. Хуулаа цэцэг бити тастаарай гэж л ярьж сургадаг гэсэн. Нэг алхахад гიშгэхэд ямар их нүгэл үлддэг вэ? Нэг алхахад хүний гуртлын улан дор хичнээн төрлийн шавж хорхоо гიშгдэж өртөж байгаа. Тэгэж ан амьттайгаа одоо их ойр хайрлж өсгсөн шүү дээ. Биднийг одоо манай өвөө эмээ. Одоо энэ цаг үед бол тийм шүү дээ. Одоо хэцүү. Ер нь л ан амьттай энэ устгалах юм шүү. Одоо сүүлүүд энэ голын чинь туулгал энэ олиастай голын чинь сайн нэг хэсэг юу сулгайцд нөгөө минж тий нутгшуулж байгаа тийм байна уугүй юу. Бидрийг жоохон махатын туулгалж асарх загастай байсан. Одоо тэгээ загас нөгөөд өргөдөд дуусал. Жарахаа байсан. Загасны тухайч одоо бүр ярилтчих байх тий. Тэгэхээр энэ ан амьттай бид л энэ Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа ан амьд ширхэг чулуугаарт бид хайлж хамгаалахгүй бол өөр бусад онцгой мал хайлж хамгаалахгүй. Ялангуяа одоо монголчууд чинь урсгал усан дөө янз бүрийн юм одоо бохирдуулах үтгийг бүр сүү цагааныхаа ялангуяа тийм бохир шангаа хүртэл дүрхийг одоо цээрэлдэг байсан алдсан юм чи сүүлийн үед одоо юу болоод байна? Туулгал руу чинь аль ширний үйлдвэрийн хог урсаад орж ийн бишээ нэг илүүдэл нь урсаад орж ийн ч гэх шиг хог хээгдэл нь урсаад орж ийн ч гэх шиг машин хүртэл угаадаг. Одоо машина хүртэл угааж ийн ч гэх шиг лус савдаг гэж хоёулын өмнө хэд ярьсан. Аваад хахтаар лус гэдэг чинь бол ийм болттой, савдаг гэдэг чинь бол ийм болттой гэдэг. Тэгэхээр тэр лус савдны хордлол болж байгаа. Хөөх юм тэгээд их нүдгүй байдин гэсэн шүү дээ. Одоо тэгэл нэг Монгол уламжлалт одоо сонссон юм бол яриа тийм лус бол нүдгүй байдин юм лээ гэж. Тэгээ одоо өнөөдөр таны харахгүй байгаа таал тэгж бодож байгаа бах тий. Тэгэл машина угаачдаг ч юм уу. Та очил тэнд хувцсан руу угааш. Нус цэрэг хаяал. Юу нус цэрэг хаях нь битгий хэл тэр чинь гол ариун өчтэй бид тий хэцүү хөдөөс эхлээ голоо хайлж хамгаалдаг. Одоо манайчдаа тэр нус цэрэг чаяхээ баг дотор шээж байханд толгойлох юм шиг. Ер нь одоо тийм үзэгдлүүд бол одоо сүүлийн үед бол бүр гарсан. Ялангуяа монголчуудын хувьд нэг ийм уламжилт ёс заншлаа. Ер нь одоо үр хүүхдүүдтэй захиж ярьж хилдэг байсан нь бол ирээдүйд хизээч өөрчлөгдөхгүй алдаанаас үнэхээр том залруулдаг. Тэрийгэ бол үлгэр домгийн байдлаар илэрхийлдэг. Сургаал сургамжийн байдлаар илэрхийлдэг. За адилтгал зүрхлийн аргаар мөн одоо илэрхийлдэг тийм ээ. Тэр нь одоо нэг тийм ёс суртахуун гэдэг юмыг л одоо тэр гэр бүлийн хүмүүслэр одоо олгодог байж л дээ. Гэх ийм бодол одоо бүр айхтар их төрдөг болсон. Одоогийн хүүхдүүд яаж байгаа вэ гэхээр одоо утастаал нөхөрлж шүү дээ тий. Авах сургамж нь юу? Байгаль ихээсээ тийм холдцоо. Тийм учраас одоо янз янзын өвчин гарч ирж байгаа. Байгаль ойроо ладлал өглөө одоо нэг херун дээр бидрэг жоох махад хөл өцгөөлөгдөг гэсэн. Тий одоо хоолоо өгөхгүй гэдэг. Тий хоолойны ангинаас сэргэлж. Тэг хөл өцгөх юмна гэдэг чинь тэгэл энэ байгаль ихээсээ л энерги ирч хүч авч байгаа. Тэгэд одоо манайхан жоохон хөл өцгөх юм бол тэгээд баа гэл те бактери янз янз одоо тэгэл өхрийн басыг хүртэл хараад одоо энэ хотын хүүхдүүд чинь пебал юм шиг те. Гэхдээ одоо тэгээд бид нэр яаж болж ирсэн юм бол одоо хөдөөд өслөө штэ. Тэгэл бүр өста аргагүй байдалд
өслөө штэ гэдэг шиг зүгээр хотн дотроо зүгээр ер нь тэр яг хөдөөч бас нэг сайхан амгалан тал нь тэр шүү дээ. Энэ тэгээ нэг байгаль их дээр нь хүн болго хайчдаг. Тэ? Малныхын дунд нь орвол хайчих штэ тэ. Тэгэл энэ дотор чи өстө явсаар байгаа л тэгэл нэг юм. Тэгэл одоо тэр нөгөө талдаа амьдрах чадварын хувьд ч гэсэн их одоо мундаг одоо болгодог байжээч гэдэг ч юм уу тийм бодлууд бас төрдөг шүү. Гэхдээ яг нь газрын бүсчлээс болд юм аашаа баруун тишээ хойшоо алтай нууранд амьдарч байгаа хүмүүсүүд их илүүцсэн зүр судас нөхчийг ирүүлээд дандаа нэг далайн тишээ дэстанд уул руу мацаж авирч байгаа. Дорнотод юм уу энэ тал газар болоод ихээр тэр өвчлж байгаа их юм шиг харагдаад идэв. Тэгээд яг би нэг говьд явж хахад хайрхан гэдэг байгаа байхгүй. Нэрлж байгаа нутгийн. За бид нар бодно штэ. За хайрхан гэдэг чилээ бурхан надаа их л өндөрлөл хад жолоотой их л өндөр уул байгаа даа гэж жижиг нэг тийм нэг доо тийм. Тэгтээ тэндээ болоод нэрлэгдээд том харагддаг. Тэгэхээр хүний зүрх сэтгэл тийм их том орон зайг эзэлж оршиж байна л да тийм. Бид нар ч нэг өндөр уул газар төрж өссөн улсууд чинь хайрхан гэхээр бид нар чинь төсөлж байгаа шүү дээ. За их л өндөрл одоо орой одоо харагдахгүй л их л өндөрлөл уус байгаа да. Тэгэхээр газрын манай Монгол улс ч өөрөө 4 цаг уурыг бүсчилдэг байгаа байхгүй. Тэгсэн. Бүхэл цаг уурыг манад харж. Одоо Солонгос улс сая өнгөрсөн 100 жуулч дээрээ гайхаж байгаа шүү дээ. Манад нуур далаа байвал байна. Тал хээр бол байвал байна. Говь байна. За өндөр уус гөл байна. Алтан хязгаар нь байж идэг тий. Тэр одоо энэ бүхэн маань л одоо бид бүгдийн энтэйгээ холбоотой бас ийм сайхан цагуурын одоо эрсдэс бүс нутаг, дээрээс нь байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар. За одоо ийм бүс нутагт одоо төрж өсцөөсөн хүмүүс чинь оюун сарааны хувьд ш тэр амьдралын одоо идэвхцэтгэл бусад зүйлийн хувьд ш тэр бас нэг манлайлагч байхгүй байхын аргагүй л ийм л одоо хүмүүстэй авгин тийм ээ. Тэгээ одоо хизүүлдэ юм бол шинжийг л усын шинж гэж. Тий. Тэгэхээр тэр нутаг усны ус ихтэй хаа өөрөөр хамттай байдаг. Хангай ус, говь ус хоёр шал өөр хамттай байдаг л шүү. Говь ус жоо хатуулагтай байдаг. Одоо тэгтээ юу яадаг ш? Одоо цаг хугацаа хөгжөөд нөгөө техник технологи хөгжөө сайхан болж гэдэг ш. Баруун алтад очиж цай ууж байгаа л ер нь одоо тэгэл говьд очиод нэг 4-5 хоногийн зайтай очиод яах. Энэ бол усны ялгаа айхтрих гардаг штэ. Зөвхөн бүр үнэхээр амтлагдаж мэддэггүй маа гэхэд болвол гидсийг үтгэс хэсвлэл юу явдаг те асуудлууд гардаг. За дээрэс нь бол хоол ундны соёлын хувьд бол энэ дөрвөн бүс дотор дөрвөлээ өөр шал өөр хэм маяг байдаг. Яагаад тэгэхээр хүн чинь бол цаг ууртайгаа зогцож дасан зогцож амьдэрдэг юм тийм биш тийм ээ. Гэх мэтэр л одоо ингээд их олон төрлийн ялгаанууд энд байгаа. За тэгээ уулын бүсэд төрж өссөн хүний зан харилцааны онцлог, тал одоо говьд одоо төрж өссөн хүмүүсийн зан харилцааны онцлог, аливаа зүйлд одоо хандж байгаа хандлага гих мэт зүйлүүд бол одоо ингээд дөрвөн бүсээрээ дөрвөлээ бас юм өөр байх жишээ. ертөнцийг үзэх үзлэн хүртэл тэр аяараа тэр гойтой өөр байгаа аахгүй юу. Одоо би нэг ийм нэг жишээ санаж. Одоо манай баруун алтад бол юусе малаа дагж явахгүй бол юусе болохгүй. 100ч тэр жилийн дөрөв үлрэлт штэ. Тэгэхээр ингээ хангаан бүс болон говийн бүсд бол малыг одоо тэгж одоо борив бүс одоо дах болвол тийм тодорхой хэмжээ шаардлахгүй байдгийм байна л да. Ягаад гэвэл тал учраас дурандаа тарчиж болдог гэдэг ч юм уу. Алтад бол тийм боломж байна. Нэг уул давлаа одоо яаж байгаа л гэж бодогд нүс тэнч одоо чон ирээд цаанаас нь ятсан болов. Ийм утгаараа ингээд байнга одоо ингэж дагаж ингэж явдаг. Их хурдан түргэн мэргэн одоо сэтгэх зайлшгүй шаардлагатай болдог тий. Тэгэхээр талын хүмүүс ямар байдаг вэ гэхээр их тайв. Намуухан яриатай. Ийм байдаг. За нөгөө талдаа бас дутагдaltaй талууд нь ч бас байж л байгаа тий. Алтан хязгаарт хитрхийг хурдан сэтгэдэг, хурдан хөдөлгөөнтэй, хурдан түргэн шаламгаа ийм байдал анзаарчихт нөгөө талдаа одоо нөгөө
уур ч юм уу те янз бүрийн юм дээр ийм дүрс хийдэг ч юм уу те огцом зан ааштай юм. Гэх мэт ийм онцлогуд сэтгэл зүүн оюун санааны одоо ондоочлууд бол газар нутгатайгаа холбоотой байна. Тэгээ би нэг бараа аймгаар явж хахад сарлаг гэж сайхан юм байна. Тэр сарлагын чинь манай малчиж чинь дүүр гэж чулуу шидэл дүүгүртх юм л та. Тий, дүүгүр эргүүлээл. Тий. Тэр өндөр хасах ямар ч дийлдэхгүй шүү дээ. шиддгий тэр чулуу болоо гэжсэн. Манай бараа аймгийнхан чинь их мундаг басаад байсан. Угаасаа тэр нэг дайн тулааны тэр нэг нэг цус гээл байдаг гэдэг шиг. Дүүгүр шиднэ. Тэгэхэд ямар ч тэр дүүгүр ямар замбрааг хол явдаг. Хол явна. Тэгээ би тэрийг харж байгаа. Тэгээд тэр сарлагын сүйх гоё амттай юм. Их тийм тослог ихтэй. Тэгээд тэр сарлаг гэдэг амт чинь өөр их өрөө цамт юм. Дандаа нэг уулын өрөөд дээр салхи сөрж зогсон шүү. Тий, сөрж явдаг их сони амт. Хонь ямаа бол уруудж байгаа шүү дээ. Тий. Тэгэхэд сарлаг гэдэг амт нь бол бас л сөрдмөр юм билээ. Би тэр тэнгэр муухайрал одоо ирнэ эвгүй болж хат малууд бүгд уруудж хат ирнэ сарлаг болоод ганцаараа уул уйдад өгсөн шүү. Тэгээд Монгол өхөр сарлаг хоёроос гарсан өхрийг нөгөө хайна гэж их сэлми ивэртэй тий их урт ивэртэй тий их тэгээ хайныг чи ер нь их сүү ихтэй гэдэг юм. За яг ихний нөгөө нэг юундаа бол их дажгүй байж байгаа тэгэл яванда муудах тийм тохиолдлууд бий. Одоо жишээлбэл цусаа сэлбчихэж байгаа шүү дээ нөхдөд чинь тий. Тэгэл одоо манай алдарт яруу найрагч одоо визээ явуулангайн шүлгэн дээр хүртэл сарлагын бух туссан өндөр бол ийм мэлтэй энтергээл шүлэг яруу найргууд нь орж ирдэг. Гэх мэтийн ийм өвөрмөц тэрийгээ дагсан ер нь Монгол өхөр бол хилээ одоо ороож өсөө иддэг бахад сарлаг бол долоож иддэг гэдэг ч юм уу. Энэ онцлогуудаас шалтгаалаад байгаль их тэтгээс авч байгаа энергиуд нь харилцаа адилгүй. Мах шүлний хувьд амтны хүртэл харилцаа адилгүй байх жишээ нь ийм байгаа. За ингээд өнөөдрийн уул номын агуулгаас эрхэм хүндэс сонсогчд үзэгчд та бүхэндээ бас Алтай таван богд хайрхны тухай мэдээллийг хүргэлээ. За үүнтэй холбоотой бас Монгол орны өвөрмөц сайхан төрхүүдэд аж төрж байгаа хүн зооны бас онцлогуудаас нэг тодорхой жоохон хэмжээнд бас онцлон ярихыг хүслээ. За ингээд өнөөдөр бас манай зочин хөтлөгчөөр одоо байнгын зочин хөтлөгчөөр орж ажиллаж байгаа Бадарчин Отхуу танд гялалаа. Тэгээд баасан гарагт бол бид бас нэг уул номынхаа агуулгаас арай өөр сэдв рүү одоо дэвшин орох баха. Тэгэхээр аль одоо ямар сэдвийг онцлон хөрөх цагаан туусгийн дараалал явж байгаа. Дараагийн дугаард асрал тайрхны тухай. За асрал тайрх ингэж одоо Монгол орны бас нэгэн одоо ийм сайхан хүмүүсийн одоо зүрх сэтгэлд бол үргэлжлэл одоо ээж нь мэд аав нь мэд тэгэл одоо ингээл харахаар үнэхээр одоо сайхан дээ үгээр хэлэх аргагүй ийм сайхан хайрхны тухай одоо өгүүлэх юм аа. Тэгээд өнөөдөр номын авчурга нэвтрүүлгийн нариулагчаар Илбэг Заяа, за зочин бизнесийн ухааны докторант Отхуу, за хөтлөгч Галсан нар та бүхэндээ номын авчурга нэвтрүүлгээ хүргэлээ. Алтай таван богд хайрхны тухай тэр тусмаа бүр онцлон хүргэлээ. Ингээд хамтдаа байсан эрхэм үзэг сонсогчд та бүхэндээ гялалаа.